Оройн тэрэг үзэгчтэй VTV телевиз X Live хөтөлбөр эхэлж байна. Үзэгчтэй авахныг X хөтөлбөрийг байнга хүлээж авч үзэж бас Facebook хуудасаар болон манай пэйж хуудасуудаар өөрсдийн санал сэтгэлийг байнга илэрхийлэхэд баярлалаа. За ингээд X хөтөлбөр нэвтрүүлгийн багийн зүгээс маш удаан хичээж, маш удаан хөөцөлсөн үндсэнд өнөөдөр маш чухал сэдвийг оруулах гэж байна. Энэ бол харт амх. Үзэгчид та бүхэн гэр бүл өөрөө хүүхэд тэр тусмаа өсвөр насны хүүхэдтэй болвол телевизийнхаа өмнө заавал суулгаад энэ нэвтрүүлгийг үзүүлэхийг хүсэж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт хамтран оролцогчоор манай сэтгэл судлаач, сэтгэлж үйлсд оролцож байгаа. Бас одоо манай өндөнд зочноор харт амх хэрэгэлдэг, харт амхинд донцсон залуу оролцож байгаа юм. За ингээд нэвтрүүлэгт орё гэж бодож байна. Би та бүхэнд бас зарим нэгэн мэдээллүүдийг бэлдэж ирсэн байж байгаа. Зөвхөн за Монголын тухай баримтыг байдаг юм а гэхэд за өнгөрсөн хугацаанд Оросын холбооны улсад юу болж өнгөрсөн бэ гэдэг одоо мэдээлэл цуглуулсан. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Оросын холбооны улсад хэд ойролцоогоор 1 сая орчим залуучууд харт амхны улмаас амнасаа алдсан байдаг. Ойролцоогоор 4-5 сая залуучууд ямар нэгэн байдлаар харт амх хэрглэж харт амхинд донцсны улмаас гэмт хэрэг зөрчилд орооцолдсон хуулийн өмнө хариуцлага хүлээсэн байдаг. Энэ дундаас хөл гаргүй, тахирдтуу болсон, бас сэтгцийн нэмэгтэй болсон, сэтгцийн өөрчлөлттэй болсон. Мэдээж харт амх гэдэг бол клиник тал руугаа одоо шинжлэх ухааны клиник тал руугаа хандах боловч харт амхны улмаас сэтгцийн маш хүчтэй өөрчлөлт явагддаг учраас одоо өнөөдөр сэтгэл судлаач бид нар бас хамт оруулж байгаа. За тэгэхээр харт амхны тухай ярилцъя. Монголд харт амх гэж юу юм бэ? Монгол улсыг харт амхны дамжин өнгөрөгч улс гэж саяхныг бол нэрлэж байсан боловч сүүлийн 1-2 жилийн хугацаанд Монгол улс бол хэдийнэ харт амхны дамжин өнгөрөгч бишээ хэрлэгч улс орн болчлоо гэдэг ийм одоо ярианд орсон. За тэр тусмаа 14-өөс дээш насны залуучууд 25, 28, 30 насны залуучуудын хооронд одоо харт амх маш ихээр хэрэглэгддэг болсон. Үүний улмаас ч гэсэн харт амхны улмаас гэмт хэрэг зөрчил орооцолдох, сэтгцийн өөрчлөлтөнд орох, за тэгээд хуулийн хариуцлага хүлээлгэх түрүүчээс ахуулаад 15, 18 жилийн ял эдлээд эхэлсэн байж. Ингээд Монгол улс бол Оросын холбооны улсад зөвхөн 1 сая хүн харт амхны улмаас гэмт хэрэг зөрчилд орж байгаа бол хятад хэд байгаа вэ? Бид нэр Орос, Хятад гэсэн дэлхийн харт амхны хэрэглэгч асар том 2 гүрний завсрын улс байж байгаа. Ингээд Монгол улс бол дамжин өнгөрөгч биш, нийлүүлэгч одоо хэрэглэгч болсон ийм байдалтай байж байгаа. За ингээд харт амхны тухай яриагаа эхлэе. Шууд зочнотойгоо ярилцъя. Зочныхоо өнөөдөр бол ярилцлагыг хөтлөгч сэтгэл зүйч гэхээсээ илүүтэйгээр зочныхоо ярианд анхаарал хандуулъя гэж бодож байна. За ингээд ярианд оръё. За тэгэхээр зочин харт амхийг хэдийнээс хэрглэж эхэлсэн тэ энэ бүхэн хаанаас юунаас болж эхэлсэн бэ гэдгээс яриа эхлэе гэж байна. Юутай чигээр жоохон буруу яриад л да. Яа буруу ярьж нэг л хэргэлдэг л шүү дээ. Хэргэлдэг гэж яаж болохгүй байхгүй. Гэхдээ энэ чинь харт амхнаас хэрэглэгч гэдэг чинь арай ондоо болоо чинь. Тэгээд ер нь л лаач хөрөлд багтахгүй юм л дээ. Анхнаасаа гэсэн чинь нэг бол раахгүй тийм. Гэнч ус ер нь юу байхгүй. Энэ талаас ярина гэдэг аюу тийм яригтай асуудал тийм. Заавал ингэж тийм ямар ч нэршил хариулж болохгүй нэг. Энэ л нэг тэр санаад. Тэгээд ерөнхийдөө энэ бүх зүйлийн талаар зүгээр мэдж ирсэн гэвэл заах байж болох юм. Тэгээд энэ чинь нэгэн гэж ярих хэрэгтэй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө нэгэн 5-6 жилийн өмнөөс ерөнхийдөө зүгээр энэ талын зүгээр мэдлэгтэй болсон л доо. Мэдлэг гэж ярина тийм мэдлэгтэй болсон. Тэгээд энэ бол юу юм бэ л шүү дээ. Ер нь зүгээр би хүн амтнаас сонссон л да миний үг шүү. Тэгээд хүн амтнаас сонссон л да ер нь одоо Монголд ингээл Магал таг дүлээ гэдэг болохоос энэ зүйл чинь баг хэлбэр нь бол их хэрэгтэйсэн юм билээ. Энэ хүмүүс ярьдаг шүү дээ. Хүмүүс юу ярьдаг байхгүй.
хэлбэр нэг хэрэгтээс наан бол биш. Одоо л нэг хүмүүс тэгэл нэг гинт нэг тийм юм үзрээг л байхгүй байсан юм шиг ч юм уу тий. Тэг сонирхоод байгаа. Хамгийн ихнийх ирээд нэг юм утсан аюу хүчтэй байсан юм байлээ. Гэхдээ ер нь бол яг социализм нэг юм утсан байсан. Тий. Одоо ингээл ярианаар сонсоод байхад ингээл фарны ингээл юм ахнарын үед ч гэсэн байсан. Тэгээд тухайн өдрөө өөрсдөө тэгээд дотоод хэрэгэлдэг л тэгээд шааж магадгүй л гэсэн юм л бас тэгэл тэрнээс ч хойшоо яг одоо энэ ч орон нэвтрээд нэг хэрэглэж орон болсон гэдэг дөрөв чилгэж яриадлаа. Хэрэглэж орон болсон гэдэг үгүй шүү дээ. Аль их хэрэглэж орон байсан байхгүй. Энэ ч бол тийм ингээд одоо зүгээр одоо ч яа гэдэг сэсэсэдээ үуч байна. Энэ ч интернет төгссөн зурагт их олон талаас орсон хүмүүс ингэж яриад байгаа байхгүй. Тэрнээс энэ ч бол анд амтс яриагаар ч юм уу эсвэл ингээд энэ янз бүрийн хавдгүй байсан юм аа л үжээ ингээд Монгол бол бүр ингээд сүлжээгээ бий болгоод тэгээ бүр хүмүүс тараад тараад хэрэглэх нь хэрэглээд үхээд өнгөрцөн өөр. Одоо ингээд нөгөө нэг олон нийтийн хэлбэр их олцсон болохоор хүмүүс тэгж хараад одоо мэдээд байгаа байхгүй. Даалт байсан юм ийлээд байгаа болохоос энэ зүйлээ тэртээ лайж гэсэн зүгээр. Тэгэл үгүйс нэг тоодгүй ер нь лайжсэн. Тэгээ үүнтэй ерөөдөө нэг 5-6 км мэддэг болсон. За тэгээд яаж хийж гисэн? Тэгээд хэрэглэж яаж авахгүй гэж байна. Зүгээр мэддэг болсон гэдэг байгаа шүү дээ. Тийм мэддэг болсон. Ер нь гэхдээ нэг юм харж ирсэн нь ер нь одоо тэгдэж шүү дээ. Хүн өөрийгөө муу ингэж хэлдэг тийм ээ. Хэдий чинь ч өөрийгөө муу ингэж хэлдэг. Тэрнтэй адилхан энэ зүйлийг хэрэгэлдэг гэж хийж хэлдэггүй шүү дээ. Тэр ер нь мэддэг ч юм уу. Гэхдээ мэддэггүй юм гэж аах. Нэрээ. Зүгээр ингээд хотлог зүгээр нэг ингээд ер нь олонний яриа үнэн гэж ярьдээ шүү дээ. Тэгэхээр одоо Монголд 13 наснаас нэг 27 малч юм уу те насны залуучуудын бараг 90% нь ямар нэгэн байдлаар энэ зүйлийг ч харсан ч юм уу харснаас донтогч хүртэх хэмжээнд талаагаа шүү. Бодлоо ш. Одоо ингээд одоо чинь хараа түүхтэй. Хэднээс төгтөө? 17. 17. Үдсэн штэ. Үдсэн байхгүй юу? Үгүй штэ. Хүмүүс мэддэггүй байхгүй эцэгчүүд. Одоо яар мэддэггүйгээд яар мэдлэг байхгүй нэрээ. Одоо ингээд арх утсан ингээд ороод ирдэг гэхдээ те. Арх утсан яадаг. Гэхдээ ороод ирэхэд хүн амнаас арх нэрдэг те. Аам байхад авах шүү. Танигдсан яах вэ? Баригдана. Хэрэгцээ яаж мэдхөө? Төсөм төгшд. Одоо танд чинь яам одоо та хүүхдээ хэрэгцээ гэдэг одоо мэддэг юм танд одоо мэддэг юу байна? Одоо нүд нь улаасан байж болох юм. Миний одоо олж мэдснээр шүү дээ. Нүд нь улаасан байж болно. Үүлэн цэгцгүй хяналттай байж болно. Үгэлний хөв цэгцгүй хяналтгүй болсон байх. Эсвэл хүний ярьж байгааг ойлгохгүй юм уу? Хэд хөөрлийн байдлаас салж чаддаг байх. Тиймэрхүү шинжүүдээр одоо гисэн зүгээр би тийм юм дуулсан шүү дээ. Танд мэддэг байна. Ерөнхийдөө физиологийн болон сэтгэл зүйн өөрчлөлтөөр нь л мэдэх боломжтой л та. Тий хөвчлэн яг нь Монголд бол яаж юм гэхлээр нөө сэтгцийн өвчний ангилалд оруулаад одоо өөр сэтгцийн өвчний онш өгöd. Яагаад гэхлээр нөө чи сая хэлсэн шүү дээ тий. Одоо хүн өөрийгөө хэргэлдэг гэж хэлдэггүй учраас гэдэгчээсэн шүү дээ. Эцэг ихтэй ч юм уу ойр тойрныхондоо одоо магадгүй энэ нь өөрөө хуулийн чанга учраас одоо эмч нарт ч юм уу хэлдэггүй. Тэрнээсээ болоод сэтгцийн өөр өвчний ангилалд ороод эмнэлэгт хитээд байгаа тохиолдол байна. Мэдэх боломж байна. Таад мэдэх. За бид нар асуултанд дарилгаж чи ярил л да. Яаж Тэр ингээд одоо энэ ч үдчихэж байгаа хүмүүс те. Үдчихэж тэр ингээд ер нь мэддэг шүү дээ. Нэгдүгээр ихэд энэ янз бүрийн ингээд кино мөн янз бүрийн тэр мэдээлэл өгдөг байхгүй. Одоо ингээд нүдэн удараас нь ч юм уу те. Ямар байдлаар ингээд юм хэлий баатар кинонд дээр хийжээс тэр зүйлүүд байтар гардаг юм аа. Яг оюун цадны сайжруулдаг. Оюун цадны сайж илэрдэг. Оюун цадны сайжрна гэдэг чинь
илүү сайн хяналттай болно гэсэн үг. Одоо ингээд арх болдог хүн чинь ингээд өдрөөх тусмаа архич болоод дээ шүү дээ. Харин ингээд энэ төрөл мөрөлд байгаа хүмүүс чинь өдрөөх тусам бүр илүү хэнгийн шиг болж ирдэг. Бүр архихгүй болж ирнэ гэсэн үг. Бүр ингээд өдрөөх тусмал олон ингээд юм сэмбигээл ерөөсөө ингээд гаднаас мэдтгэе болоод эхний нэг ганц хоёр удаад мэдгэж байгаа. Тэрээс хойш бүр л мэддэхгүй болчихсон. Өдрөөх тусам. Энээсээ болоод гибдэрт оросолдол ямар ч үйлдэлийн хяналтгүйгээр та нар хэрэг тариал тэ гудамжинд гараад ирсэн илээ болоо олцсон шүүсэн өмнө гоочсон эсвэл ямар ч хяналт байхгүй гудамжинд унтсан эсвэл гимтэр үйлдэд тэрнийхээ болоод согтуугаас илүү аимшигтай гимтэрүүд хард амьсгал гарч шít. Хамгийн олон өхлүүд хард амьнаас гарч шít. Ягаад хард амьд насарсан хүмүүсийн тоо саяар тоологдож эхэлв. Ягаад хард амьд оролцсон хүмүүс одоо юу гэдэг эдийн засгийн хувьд бүх юм дуусчихна. Ойлгохгүй байгаа бас энэ мэдгүй би сайн маа танаа тэр бол хүмүүс өөрсдөө авчиг байдаг байхгүй. Тэр хүмүүс тэгээд гэрэн бас энэ ч бас дотор нь орж өөр юм байгаа ш. Тэрээс хүмүүс гаднаас нь дүгнээд бас өөрөөр дүгнээд байгаа байхгүй. Орж дотор нь байгаа шат өөрөөр дүгнэдэг энэ чинь. Бас ингэж бас ярьж болохгүй энэ бол. Тэгээ одоо за болохгүй тухай асуудлыг өрхөө. За Монголд хичнээн төрлийн ийм хард тамхи масруулах бодис байна. Ямар боломж байгаа даа юм бэ? Монголд жишээ нь одоо юу л байна л да. Мэдээж нөгөө юуны хэллэг гэж байгаа шүү дээ. Техникэл байгаа шүү дээ. Техникийн бас хэлнүүдээр бол ер нь бол тэрний хэлсэн зүгээр баг тийм үү? Тийм. Хацаа гэж юм байна да. Хацаа бол хамгийн түгээмэл. Хацаа гэж нэрлэдэг. Эсвэл Тэнгээс айгуу тийм яригтай нэг юм байдаг. Хүн бол өөр нэрлэдэг. Одоо ингээд тийм жижигхэн одоо жишээ нэг юм крүү гэж байдаг байхгүй юу? Нэг крүүгээр 5-11 гишүүнтэй. Ер нь одоо ингээд групп болоод үссэн гэсэн. Групп байдаг хэрэгтэй. Тэр нь болохоор яг ингээд амар. Гэхдээ ихэнхдээ тийм группуд бол юу байдаг байхгүй юу? Яг нэг ангийн хүмүүс ч юм уу тийм хүмүүс биш. Ерөнхийдөө ингээд танилаараа нийтгэрээ нээсэн нэг 5-10 хүмүүс байгаа. Гэхдээ үз санаа бодол нээлдэг тийм. Мөнгө төргөн дээр болдог. Наад цаа тэр тунд нь болохоор дотроо тэр нийлнэ гэдэг ямар ч таа. Яг та нээлдэг штэ. Би энэ дээр нээлттэй. Би энийхээ фрезент мэддэг те. Нээлтгэр нээлтсэн. Тэр чинь бас дотроос нөгөө зохион байгуулалтны шал андаа тэр зохион байгуулалт болсон штэ. Ер нь бол тийм та дотроо нэг 5-10 тэгээд дотроо бүгдийг нь өөр янзаар нэрлэнэ. Тэ. Бүгд өөр одоо жишээ нь ингээд нэг нь ингээд гөөмэй гэж яг одоо нэг төрлийн нэг юм байгаа байхгүй юу? Одоо нэг тий одоо хамгийн өвчтэй байгаа нэг юм байгаа шүү дээ. Тэрийг одоо жишээ нь нэгт нь болохоор мөөе гэж нэрлэн тий. Зарим нь болохоор гөөмэй гэж нэрлэн, гөөхи гэж нэрлэн. Нэг нь болохоор зарим нь болохоор цагаана гэж нэрлэн тий. Тэр нь крүү болгоно өөр гэсэн нэгшилтэй. Тэгээ дээрээс нь крүү болохоор дотроо ингээд угаасаа ерөөхдөө тэдний крүү гэдэг тустай байдаг байхгүй юу? Тэр бүр хард тамхичдын бүлэглэл гэсэн үг тийм. Ерөнхийдөө хэрэглэгчдийн групп. Тэгээд ерөнхийдөө яг юу вэ? Ингээ харагдахтай ингээд ийм их шатамжтай юм байна. Хэрэглэгчд гэж байгаа. Хэрэглэгч хүртгэгчд одоо ингээд зөвхөн хүртэх үүрэгтэй. Бодлоо авалт тэгээд авлаа штэ. Тэрийг өөрөөсөө хүртдэг. Тэрнээс цаашаа дамжуулдаг. Тэгснэ хаслер гэж байгаа. Хэрэглэгчэн дээр. Хаслер. Одоо хаслын мэн гэдэг тийм яриа ингээд зүгээр тэгдэж штэ. Годамжаар ингээд хүмүүс ингээд алхаж байгаа штэ. Алхаад яаж хаад ингээд 2-3 хүн яриад яваад штэ. Хаасаагүй. Годамжийн ингээд хүн чихээрээ сонсох юм бол санаатаагаар одоо донтуулахын тулд хэрэглүүлэхийн тулд ард нь гэж мессеж өгöd байгаа гэсэн үг. Санаатаагаар ч санаандгүй ч хэрнэ. Ер нь айлтсан зөв. Тэгээд хаслер гэж байгаа. Хэрэглэгчэн дээр хаслер гэж байгаа. Хаслер гэдэг нь болохоор одоо нэг гарааны илэрхийлэгч нөхөр байгаа шүү дээ. Тэрнээс аавна, дундаас нь тасалж өөртөө аавна. Өөртөө одоо нэг хэсгийг одоо ингэ наад ингэ 5 грамм мөнгөлөс тэгэхээр 1 граммыг нь авснаа 4 граммыг 5 грамм мөнгөөр зарна гэсэн үг байхгүй. Хэрэглэгчдэд дундаас зөөр таслах дамжуулагч гэсэн үг. Тэр хаслерууд бол гэхдээ их ихтэй ганцаараа ажилладаг. Ганцаараа байдаг. Хэрэглэгч таваар крүү байгаа шүү дээ. Крүү дунд дотор бас нэг хаслер байдаг.
Одоо ингээд гэхдээ 5-10 одоо тэр крүү дотор болохоор нэг нь заавал амжилт авах гэдэг. Тэрс бүгд авах гэдэг биш. Нэг нь авчирдаг нөгөөд нь нэргэлдэг те. Тэгээд хастлын дээр болохоор дилер гэж байгаа. Дилер гэдэг нь болохоор яг үндсээ одоо борлуулагч гэсэн үг те. Тэгээд борлуулагч дээр бас хүн байгаа. Тэрдээ болохоор бизнесмэнүүд. Тэр бизнесмэнүүд болохоор өөрсдөө хард тамигчдад биш. Өөрсдөө бараа бүтээгдэхүүнийг одоо авлаа. Яг дилерүүдээр зарууллаа. Хастлууд дилерүүдээс авлаад тасалж хэдий эсвэл болож хаваалаа хүмүүс тараалаа. Иргэдэд яг одоо манайд гадных ямар гэдэг юм. Миний мэдж байгаа шатанчлал бол тэр байгаа. За, асуулт асуучлах уу би? Одоо ингээд нөгөө 4 үе шаттай байгаад байгаа шүү дээ тий. Энд нь насны ангиллаар авч үзэх юм бол яг ингээд нөгөө ямар насныхан одоо ангиллагдаж байна. Эхний үе дээрээ яг тэдэс гэж тодорхойлогдож байна уу? Эсвэл яг бүх үе нь адилхан байна уу? Юу байгаа. Одоо хэлэхэд бүр 13 наснаас эхэлж байгаа шүү. Одоо яг. Одоо чинь би сүүлд ингээд нэг годомжийн 50 цацаа зарчж байгаа 10 жилийн 2 өөх тацаан гэдэг юм талаар ингээд миний ажил бүр ингээд цаана ингээд зүгээр тоохгүй яриад инээлдэр цааш явчихж байгаа байхгүй. Нэг хараас нэг 8 дэх ангийн хөлтөд тий. Шинэ шааж үзсэн нь шааж үзээгүй. Одоо зөвхөн гэхдээ энэ хараад л гэж байгаа. Гэхдээ энэ айгүй чухал үг шүү. Ер нь бол одоо уух гэж ярьдээ штэ. Одоо л ерөөхдөө залууч ярианы хэллэг шаах гэдэг үг тийм үг болоо өөрчлөсөн. Одоо тиймэрхүү зүйл хооронд ингээд ярьж байгаа юм шиг штэ. Ишсгэрэ гэсэн тий. Тэгвэл тэр зүйлийн талаар л ер нь бол ярьж байгаа. Яг тэр хэрэгцээ 13-аас 23-4 насны хооронд л байгаа. Аюу залуу. Ер нь залуу. Тэрнээс дээш наслаад ирж тэгэх юм бол өөрөөсөө хааслаар болж ирдэг. Ер нь бол ингээд олон жил ингээд гарсаад эхлэх юм бол хааслаар болж эхэлнэ. Тэгээд ерөөхдөө хааслууд нь нэг 20 хиттэй залгаж ирээд дандаа багнасны 12 докторд арай хааслаар натур хийхгүй. Дэрлүүцсэн ер нь бол нэг 20-ээс 30 жоо наснууд нь өгсөөр явчихдаг. Тэр ч одоо ийм гэсэн үг шүү дээ. Одоо эхлээ хэрэглэгч байж өөрөө хаасл хийж сураад сүүлдээ дилер болдог гэсэн үг байхгүй. Тий. Хар тамхины улмаас таны бие сэтгцэд ямар өөрчлөлт гарсан бэ? За та бол магадгүй бүр магтаж ярих гэдэг шүү. Гэхдээ эн чинь тодорхой хэмжээний үнэтэй. За сүүлийн үед хар тамхичид хар тамхи хэрэглэж байгаа залуучууд хүүхдүүд би энэний эргэн тойронд олон газар гэж олон хүмүүстэй уулзлаа. Олдсон бүх мөнгөө өгдөг болсон гэж. Гэрээсээ хулгай хийн. Сүүлдээ одоо мөнгө төгөг нь олдохгүй бол одоо ер нь бол тэр донцсон хүмүүс бол хүн алхаас ямар ч асуудал байхгүй буцахгүй болдог гэж. Дээрээс нэмээд тариураар хэрэгэлдэг залуучууд бол хөл гар одоо бүх тариуруудаа тарьсаар агаад тарих талбаагүй болоод тэгээ тэр хэсгийнх нь мах нь одоо ялзар салбраад ясн хүртэл гарсан тохиолдол байдаг гэж. Тэ. Ийм булсаар байж одоо хаслар маслар крүү мөрүү гэл ингээл хэрэглээл ах. Энд чи тэгэл юу вэ? Хүн байдаг аахгүй да. Юу ингээд миний хэлж байгаа үг гэхдээ үнэн. Зүгээр энэ үг бол айгүй үнэн. Одоо ямар нэгэн байдлаар зүгээр яг зүгээр үүс гэж байгаа юм биш. Энийг бол айгүй сайн мэдэх хэрэгтэй. Нэг бол аюул сайн мэдгүй болохгүй хизрэж хар тамхины ингээд ийм төрлийн зүйлээс ингээд ийм нэг дуслаг ч юм уу нэг зүйл үзээгүй хүн хизрэж энэ ертөнцийг ойлгох гэдэг нь болохоор эргээр ойлгох гэж байгаа юм биш. Энэ яг яагаад гэдгийг юу ч ойлгохгүй байхгүй. Яагаад ингэж гэдгийг энэ зүйлийг одоо яг хэрэгэл үзсэн үл яг юу болоод байгааг мэддэг. Тэ? Одоо ингэж аюу олон юу байгаа та төрөл байгаа та тэгээд эхлээд ийм байгаа гэдэг байхгүй. Тэгээд би бол одоо ингэж зөвхөн юу яана одоо батан ч юм уу те хэрэглэнэ өөр юм хэрэглэхгүй тэр бол тэр шиг бодлоо юм байна аахгүй. Хүн угаасаа даварч хэлдэг те тэгээд нөгөө энэ зөв хязгаар хүн биш. Нөгөө нэг одоо ингээд төрөл одоо ингээд чинь Монгол 10 хэдэн төрөл нь ингээд бүр бэлнээр байж байгаа тий ингээд тэдрээс ингээд улам илүү их одоо ингээд мэдрэмж авахыг хүсдэг тий одоо секс адилхан байхгүй
Одоо чинь тийм донтох хэлбэр та одоо чинь ингээд зөвхөн ингээд дээр тань гараад ингээд хөдлөлтөөл тохтой биш шүү дээ. Тийм шүү дээ. Эмэгтэй хүн одоо ингээд энэ чинь шал өөр шүү дээ. Тэгээд өөр одоо шинэ байрлал тус үзэх хүсэлтэй адилхан тэгээд хар тамхиг яг тэгж л үзэн шүү дээ. Ер нь бол тэний донтох хэлбэр бол юу аахгүй. Яагаад ингэж донтоод гэхээр нэг хэрэгж үзээгүй мэдгүй гэдэг шалтгаан чинь тэр байхгүй. Яг ингээл одоо ингээд төрөл ингээл юу вэ штэ. Ингээд төрөл өсөд ирнэ штэ. Тэгсэн юу яадаг? За юу чалаа. Одоо шарсах гэдэг талаар ярих гэдэг нь тийм. Шиш. Одоо ингэ юу вэ штэ. Эдгээр чинь дотроо ингээд дандаа ингээд нөгөө нэг илэрлүүдийн төрлүүд нь хондоо. За жишээ нь ингээд жишээ нь одоо бацаан гэж нэг юм байгаа байхгүй. Бацаан уу одоо ингээд хүмүүс одоо аюул сайн мэддэж штэ. Олсоор мол те. Тэгээ одоо энэ дахан сэлэн гэхэд энэ дээр их одоо яаж идэг. Тэрийг ингээд юу вэ штэ. За тэрийг ч одоо яриулах юм жаа. Тэр болохоор одоо сонсол сайжрна. Сонсол маш дээр одоо нэг ультра сонсголтой болно. Одоо эдний хэлээд байгаа сонсгол сайжрна гэдэг би бас асуусан л да. Сэтгцэд маш хүчтэй өөрчлөлт ордог. Сэтгцэд маш хүчтэй өөрчлөлт орсныхаа дараа нөгөө сонсголын мэдрэмжүүд нь өөрчлөгддөг. Онцондоо нөгөө нэг бусад чимээнүүдийг сонсож эхэлдэг. Энэ нь болохоор нөгөө мансуурлын айгу том хэлбэр болчихж байгаа юм байна. Гэхдээ энэ олсны төрлийн ургамлын одоо мансуурлын хэлбэр нь ондоо болохоор донтохгүй гэж яриад байгаа бол энд донтцсон маш олон залгууч байгаа. Үнэхээр эхлэл шүү дээ. Эхлэл. Тэгэд ийм байгаад одоо интернет хөгжиж байгаа шүү дээ бид нар те. Өмнө цаг үед амар байсан юм. Одоо чинь интернет рүү орвол одоо ингээл бин аврал мьюзик интернет гэж байдаг байхгүй юу? Одоо тийм юм гэж сонсдог. Тэр болохоор одоо ингээд энгийн үед ингээд хүн ингээд сонсон шүү дээ. Тэр ерөөсөө ингээд энэ зүгээр ингээд нэг битээр тоглолт өгч юм яваад байгаа байхгүй. Тэгсэн чинь бин аврал мьюзик дотроо ингээд айгүй олон нөгөө нэг одоо хар тамхины төрлүүд дээр хуваагдсан байдаг. Одоо та хэрвээ ингээд вид хэрэглэсэн үедээ сонсох өгч юм гээд тэг ингээд энгийн үе сонсохоор нэгхийн цогцолт байж байгаа. Тэг ингээд вид хэрэглэсэн ард сонсохоор гэдэг чинь ард нь вэснийг анзаараг байдаг. Тэр чимээ сонсогддог чинь одоо тэр хөгжмийг сонсох үедээ яг нэгэндээ одоо энэ хар там хэрэглэж байгаа залуучууд нэгэндээ ингэж ярьж сурталчилж ойлгуулдгаас болоод нөгөөдөл нь энийг гоё юм гэж ойлгоод тэр хөгжмийг сонсд юм уу эсвэл сонсохгүй мэдрэмжийг авдаг юм уу эсвэл одоо бүр өөр яд юм уу за фэйсбુક одоо сошиалд явдаг ч хар там хэрэглэсэн үедээ зурсан зураачийн зураг гэл тэ шал ертөнцийг өөрөөр хардсан байдаг. Гэтэл энэ бол шинжлэх ухааны нэрсээр бол энэ сэтгцийн асар том өөрчлөлтөнд хүрээд байдаг. Сэтгцийн асар том өөрчлөлт. Энэ сэтгцийн асар том өөрчлөлтөнд донтоод энээсээ гарч чадахгүй болохоор нийгэмдээ зохицож чадахгүй болж эхэлдэг. Өөрчлөлтөө авахын тулд дахин авахын тулд юу байдгээ барж эхэлдэг. Энэ өөрчлөлтийн төлөө судсаа тарьдаг, хурууга хандаг, огтлдог, гар хурууга тас хатцсан тохиолдол байж байна те. За одоо жишээлбэл Америкт бол сүүлийн үед гарч ирээд байгаа тэр зомби гэдэг чинь одоо зөвнөлт кино болно шүү дээ. Тийм үү? Гэтэл сүүлийн үед хэвлээд байгаа тэр хятадаас гаралтай байж байгаа. Энэ бол химийн бодис юм байлээ. Химийн бодисыг мөс бол биш. Нэг бас нэг өөр төрлийн химийн бодис. Би нэрийг мэдэхгүй байна. Химийн бодисыг хэрэгэлсэн үед ерөөсөө л хүн амьдараа одоо зомби болж шуурдаг. Фэйсбүүкээр, ютубаар бичлэгүүд нь зөндөө их байж байгаа. Гар хуруу байшгүй ихээр нугардаг, үе мөч нь уян хатан болдог. Хөдгөөний хувьд ерөөсөө амьдараа зомби ирдэг ч байт юм уу? За эсвэл одоо за ер нь ихэнх хар тамхичд бол нөгөө мансуурлын байдалтай үедээ юм итгэж байждаг. Ер нь хар тамхинд орсон мансуурсан болов мансуурлын байдалтай байжод бусад нөгөө бистлэр авт таашаалуудыг хэрэглэхээ болоод хэлэхээрээ юм итгэхгүй байх тэгээд биеийн хөдөлгөөнгүй байх энэ төрт ороод ирэхээр ер нь амар турхаа өөрөө ч гэсэн бас их турхаа шүү дээ. Хэрэглэхээ болоод ингээд та бол ингээд болоод удцсан байлаа гэлээ гэхэд тийм үү. Ингээд биений чи өөрсдөө төрсөй гараагүй шүү дээ. Юу л да. Тас зүгээр нэг юмны талаар айгүй тодорхой ярих гэж бодож байна. За ерхэд за зүгээр би одоо ингээд юм за энгийн нэг одоо ингээд юм хар тамхи
одоо ингээ хэрэглэгчтэй мэдгч хүний яг одоо ингээд энэ богинохоо одоо түүхийг ярил л да. Тэр ингээ ер нь дамжлагыг Одоо бид нар яах ёстой мэ гэхээр залуучуудад сургамж болох зүйлийг л өгөх ёстой. Та бид нар тэгж тохирж орсон шүү дээ. Залуучуудыг энэ рүү донтуулахгүй бай, ийм хэцүү байдалд оруулахгүй бай, тэ? Яах вэ? Энийг хэрэглэснээр та ямар хохирол амссан бэ? Юунд төрсөн бэ? Тэ? Яагаад бүр ингэ тартагтаа тулсан бэ гэдгийг ярих гэсэн. ерөнхийдөө зүгээр анзаараасаа гэж бод нэг юм яриад зүгээр ерөнхийдөө бол за одоо ийм болч одоо эцэг эхчүүд ялангуяа мэдээсээ тэ. За тэр нэг зүгээр хүүхэд байж байна. Зүгээр нэг шахах хүүхэд. За нэг за одоо царагчтэй. Нэг 8 9-р анги мангаач юм ингээд сураад явж байгаа тэ. За ингээд сураад явж байгаа Facebook орлоо. Facebook-оор ингээд найзууд нь ингээд одоо чинь трафик гэдэг хөгжим одоо Монгол аяг хөгжтэй дэлгэрч байна. Тэгэхээр би трафикаас өмнө байсан л да. Гэхдээ одоо миний юм ингээд юм нэг бас мэддэг хүмүүс байгаа байхгүй юу? Одоо трафик хөгжим гэдэг хөгжим болохоор тэр зэгтээ одоо хар тамхины бас хөгжтөөс осолтой хөгжим. Одоо чинь за одоо өнөөдөр байгаа хөгжтөд нэгдүгээр трафик сонсно. Одоо ингээд яг ингээд үзээрэй нийтээр ингээд трафикийг таахаар ингээд 17 18 настай дандаа дуучтай их товчд. Тэд нар болохоор ингээд ерөөс телевизэн дээр ингээд өөс татаад хар тамхи барайл те дандаа тэгснэ ингээд дооны хөвгөн видео код мод те тиймэрхүү өгдөртэй. За одоо чинь за тэрийг ихлээд үзэж байгаа интернет орж үзнэ. За тэрний араас болохоор 10 жил дотор болохоор юу байдаг? Одоо анги болгонд нэг хар тамхи чинь байгаа. 9-р анги чинь 10-р анги дотор анги болгонд нэг хар тамхи чинь байгаа. Тэр нь хар тамхи дотор ярьж байгаа. Өгшөө ийм тийм ийм энэ чинь ингэдэг байхгүй чи энийг сонслоо энэ ингэхээр ийм байдаг байхгүй амар нөгөөд нь гаах нь тий тэнийгүүд дагуулж авах ахнар дээрээ байгаа чинь тий хоёр ах дээрээ ч юм уу тий тэгснэ анх удаа хэрэглүүлж үзсэн. Тэгээ анх удаа хэрэглэхэд ордог нөлөөлөлт үйлчлэгээ 2-оос 3 4 дахь нь үйлчлдэг. За тэгээд техникийн удаад массангүй гэж бодсон. Гэхдээ тэрийг аяга тэнүүрүүлж авчихсан. Өө яг надад орохгүй юм л гутрч хүлээж авдаг. Эсвэл надад ордог юм байна ашгүй дээр гэж хүлээж авахгүй. Яагаад болохгүй байна надад дээр гэж хүлээж авдаг. Тэгээ 3 4 удаа өөртөө оруулахын хичээгээд тэгээ ингээд хэрэгжүүлээд ингээд явж байгаа штэ. За ингээд явж эхэлнэ. Тэгэхээр ингээд өөрөө ингээд юм судалгаа хийж эхэлдэг тий. За энэ бацаанаас цаашаа өөр юу байдаг юм бэ тий. Панжгаа байна, Шинжаан байна тий. Одоо нэг энэ чи үргэлжлэл бүрчилж мэлцэмд байгаад байгаа байхгүй. За тэдрийн үзье тэдрийн үзэж эхэлнэ. Тэгээ сүүлдээ ерөнхийдөө хамгийн томроо нь орж эхэлнэ. Одоо нэг 200 энэ болгоныг бүгдийг мөнгөөр худалдаж байгаа шүү дээ. Мөнгө хаанаас олох вэ? Гэхдээ мөнгөөр угаасаа ойлгох хэрэгтэй. Ер нь бол эхний ээжид хүүхдүүдийг донттлон ортлон одоо нөгөө үнгөө өгдөг гэж үнэн үү? үнгөө өгдөг. Үнгөө. Ер нь л үнгөө. Тэгэхээр юу байхгүй. Нэг найз нь хэрэглэгч байхгүй. Хэрэглэгч донтсон. Шинээр хэрэглэгч болохоор найз. Гэхдээ ер нь бол хүн бол ганцаараа хартаа гэж боддог. Ер нь бол героин ч юм уу те янз бүр хүн төрлийн хартаа биш бол хүмүүс дандаа цогтаараа татдаг. 5-уулаа, 10-уулаа нэг дор цуг сууж байгаа, цуглаж байгаад эсвэл 3-уулаа, 2-уулаа ч юм уу те дандаа татдаг. Энэ болохоор дандаа бүлгээр үүсдэг юм. Тэгээ ингээд нэг нь хартаа авчих юм байдаг. Нөгөөх нь болохоор дагаж дөөрөгч анхан суралцагч. Тэгээ нөгөөх нь нэгийг мөнгө гаргах хэмжээнд хүртэл нь оруулаад дараа нь тэр хэрэглэгч нөхөр нь шинэ орогчийнхоо мөнгөөр өөрийгөө тэлжиж эхэлдэг. Ер нь бол тэгээд ерөнхийдөө нэг тийм их амжилттай явна. Монголд хар тамхины олдоц хэрэг байдаг вэ? Ер нь хар тамхи мансар төрлийн бодисны олдоц хэрэг байдаг вэ гэдэг асуулт. Амар шүү дээ. Амар. Зүгээр л тийм шүү дээ. Одоо зүгээр ямар санаа би сүүлд Facebook дээр пост гарлаа. Тэр пост та хаалаар нэг юм байгаа байхгүй. Нэг хүүхд ингээд статконы ингээд энэ зураг тавьсан байхгүй. Тэгсэн чинь доор нь зөө нэг ингээд 100 хэдэн коммент байгаа зөө. 10 жилийн статконы зураг тавьсан чинь доор нь ингээд комментэн дээр нь цуглагын цаас нэг хүүхд зураг тавьсан. Доор нэг хүүхд чөлдөнч тавиад, доор нэг хүүхд усны сар тавьсан байх. Доор нэг хүүхд төрчний зураг тавиад. Тэр ингээд ямар ч коммент байхгүй, өвгөн коммент байхгүй, зургийн коммент ингээд 100 хэдэн коммент орсон байхгүй. Нэг цагийн дотор л хийсэн пост байгаа байхгүй.
Тэгсэн чинь бас бүр ийм пост яваад та ингээд тийм тоглоом цаас ингээд тийм удаач нүдмэд яснаа мэдж байгаа лайк майк гэсэн чинь 400 500 лайк майк авч байгаа. Тэгэд ингээд бодоод үзэхээр одоо ингээд зүгээр юу юм штэ иргэдээ бол ихэнх нь өсвөр насны залуучууд байгаа. 20 дэд залууч. Тэдгээрээс ингээд яг ингээд ерөнхийн ингээд нүдэрээ хараад энэ ч жоохон наатаа да гэсэн нөхрөөс очоод зүгээр жоохон тойроо замаар асуухад бол шууд хэлээл үү. Тэгээд энэ ч нас нөө шатанчлалт байгаа ш. За би хүн рүү яриад байгаа нөгөөх нь хүн рүү яриад нөгөөх нь хүн рүү яриад тэгээд буцаж хүн хоорондоо дамжиж ясаар байгаа тийм. Гэхдээ ер нь одоо олдорч бол ер нь бол сайн шүү дээ. Аимшигтай шүү дээ. Байна л та. Одоо ингээд зан чанарын хувьд гэх юм уу те ямар одоо зан чанартай өсвөр насныхан ихэвчлэн одоо хамгийн түрүүнд автагдах магадлалтай одоо яг нөгөө нэг хувь хүний нэг тийм тодорхой зан чанарууд байгаа шүү дээ те одоо аим хайч гэдэг юм уу эсвэл сониуч гэдэг юм уу одоо ямар төрлийн зан чанартай хүмүүс ихэвчлэн автагдах магадлалтай хамгийн түрүүнд магадгүй те одоо урд татагдах магадлалтай гэх юм. Аюултай асуудал байхгүй яг үндэ бол бүх төрлийн зан чанартай хүн татагдах магадлалтай. Одоо жишээ нь ингээ юу гарна штэ хаар там хэрэгжилж үзэхэд нөгөө гэр одоо жишээ нь ойр хуух чи гэр бүл стори ч юм хамаатай байдаг штэ одоо ингээд аав нэг бол ахин тэгтэх донтогч байсан бол хүүхэд нас донтогч байдаг юм. Эсвэл аав ээж нь тэгтгэхийг архин хордог шүү. Яг тэр нэг заавал нэг арх марх ч юм уу тийм хүмүүсд нэг ойр цэвэр байдаг ш тамхин ч юм уу тий аав ээж нэг татдаг гэдэг татж сурсан хар зөвхөн тийм бол байхгүй. Бүх төрлийн зан чанар. Яг тэгэхээр нөгөө нэг одоо хүн болгон ингээд өөрт нь байгаа ингээд энэ нэг дотор нь ингээд энэ мэдрэгт хүн болгол тийм мэдрэмжтэй байгаа шүү дээ. Тэр мэдрэмжийг нэг гаргаад өгчдөг тий өөртөө нь одоо ингээд харагдахтай юм бол шууд харагдахтай болж ирдэг тий одоо ганцаардах дуртай юм бол шууд ганцаардах болдог юм шиг нийгмийн давхаргаас баян хүүхдүүд хэрэглэдэг мэрэлдэж байгаа болохгүй. Бүх нийгмийн давхар хүмүүс хэрэглэж байгаа. Энэ болохоор эхчүүдийн хувьд бол манай хүүхд ихгүй гэсэн ойлголт байхгүй. Манай хүүхд ястаа сайн хүүхд гэдэг ястаа сайн хүүхд ястаа сайн хэрэглэнэ. Ястаа хинээс ч баригдлаггүй харин ч бүр нэг нууцаар бүр нэг сайхан хэрэглэнэ те. Тэрнээс тэр одоо эцэг эхчүүд хүүхдүүд энэ хард амх мансуурлах бодистой оролцолтож магадгүй гэдгийг яаж таних вэ? Та нар хамгийн түрүүнд юугаа нуудаг вэ? Яаж танигдахгүй байдаг вэ? Тэгэхээр яаж таних вэ гэдэг асуулт гараад байна дээ. Наач бол юу л да зөндөө даргууд байна л та бидэрт бол биднэрт ч тийм тэнийг юм чи. Зүгээр юу л ихтэй юу ах хэрэгтэй. Хүүхдээ ер нь ингээд одоо байж байгаа дэр нь маш сайн кармаг нөөц хэрэгтэй. Тэр тааш агаас нэг хүн чинь те ингээд мөнхийн цэвэр арим байхгүй шүү. Ингээд алдаа гаргаж магадгүй шүү. Одоо тэр нэг үйл ажиллагааны донд те одоо чинь ийм байдаг. Одоо юу цаг шалах хэрэгтэй хүүхдтэйгээ. Цагийг шалах хэрэгтэй. Утасны гадар кейс гэдэг те. Кейсийг скрж үзэж явах хэрэгтэй. Дотор нь юу байж болох вэ? Чиг. Юу юм дэрнэ? Одоо ингээд жижигхэн ингээд барилын шавар ингээд дүүрүүлж одоо хонсны талаар нэг дөрөв бас нэгтээ адилхан зүгээр барилын шавар шиг харан гэдэг чиг байгаа. Яг барилын шавар шиг ингээд тийм юутай материалтай. Тийм чигнүүд одоо ч ерөөдөө тийм одоо тийм том ногоон бацааныг ч юм уу видео авч байгаа юм байхгүй болчихсон. Одоо жишээ нь нэгдүгээр чиг хамгийн их. Одоо ингээд цагны ард март ч юм уу тий. Цагны ардлын нөгөө нэг стил төмөрөгч гэж тэр мөрөн дээр наага цагаа зөрчдөг. Тэр болохоор шаварч ундгүй асар кейснийхаа дотор нэг наачдаг тий. За эсвэл ерөөдөө бол ингээд за юмнууд дээр тэр нэг наадаг юм байж байгаа. Тэгснэ бас нэг өөр юмнууд хэм бол мөнгнүүдийг шалгах хэрэгтэй. Гэхдээ энэ бол зөвхөн вацаанууд тэнэгтгэлтэй. Мөнгөө дөрөв нугалдсан байна шалгах хэрэгтэй. Одоо ерөөдөө ингээд энэ орооч юм байдаг шүү дээ. Одоо ороод бол баригддаг гэдэг бол бүгд мэд. Зүгээр одоо нэг шинэ авторитет дэргэдэг шүү дээ. Нөгөө цагдаагаар сургачаар нарийнсан гэж ярьдэн шүү дээ. Тэр шиг одоо тэрийг ингээд дөрөв нугалддаг бас байхгүй. 8 жил лөө ингээд энэ нуглаад тэгс нөгөө нэг ингээд хуйларч юм гараад ирж шүү дээ. Тэр чинь нуглаад энэ жижигхэн дөрвөлцөн болоо сайн ингээд яагаад кармалдаг тий. Тэгээд одоо ингээд цагаан мөнгө авч явж байна шалах. Цагаан мөнгө.
10, 20 төгрөг, 5 төгрөг. Ялангуяа. Яг тэгвэл одоо 1000 төгрөг ч юм уу те тэр мөнгө чинь талбай томтой орох тийм зузаан болдог, том болдог учраас 1000 төгрөг мөрөөр хязгаарч тэхгүй. 5 төгрөг бол одоо бараг хамгийн сайн ч юм уу те. 5 10 төгрөг тэгэхээр шинэ мөнгө авч явж байна хүүхэд чинь те. Тэгэд одоо чинь нэг галтайгаа ойлоод одоо чинь нэг пэйж мэштэй ойлоод чинь телеграммаа шалгах хэрэгтэй тий. Телеграммаа шалгах хэрэгтэй. Тэгэд ерөнхийдөө бол юу гэдэг нь дөө тэр нь хөө эцэг дарахж байгаа хэцүү тий. Энэ чинь айгүй нарийн тоглоом гаргаад байгаа шүү. Бас тийм замрах юм биш тий. Тэгэд юу гэдэг ш нэг юм ерөөсөө манах юм мэддэг байхгүй. Тэр яхад Facebook Family Secret гэсэн байдаг. Тэрийг ерөөсөө манай монголчууд ашигладаг. Хүүхдтэйгээ ингээд энэ найзууд болсноор Family Secret гэдэг connection гэдэг тохиргоо ичдэг байхгүй. Тийм бол хүүхд чи гэхдээ хүүхдтэй мэдгэлгүй Facebook гэж хүүхдүүд ч өөрсдөө мэдгүй байгаа. Тэр ингээд хэцүү өөрсдөө ингээд Family Secret тохиргоо гэдэг өөрсдөө тэндээ фаст оруулах юм бол хүүхдтэй ирж байгаа чат хүүхдтэй ирж байгаа мэдээллүүдээр бүгдийг хүлээж авдаг байхгүй. Одоо чинь ингээд гадны ертөнцид одоо тиймэрхүү зүйлсээр одоо ингээд ийм зүйлсээс хамгаалах тийм бий болгочиход тэрийг бас бид нар зүгээр л ингээд энэ Facebook-оор коммент бичээд гуцж байгаа оронд интернет хэрэглэл бити Facebook-д ор гэхийнхээ оронд тий. Тэрийг хяналттай болгох зөвхөн Facebook өөрөөсөө тохироо гаргаад settings дээр бий болгосон баг бид нар өөрөөсөө мэдэхгүй болоод тий. За тэгэхээр өдөрчдийн коммент сэтгэлүүд уурсаж байна. За миний Facebook хаягаар шигсэн маш их загтал ирж байна. За энэ дотроос сурталчилгаа явуулж байна. Сурталчилсан яриа явууллаа. Сурталчилсан хүний яриаг явууллаа гэдэг сэтгэл маш их ирж байна. Өдөрч та бүхэн зарим ямиг зөв ойлгох хэрэгтэй. Бид нар мэдэхгүй юмнаас алддаг. Энийг бид нар мэдүүлж байгаа. Бидний олон үзэгч, олон хүмүүс тэр тусмаа хүүг залуучууд хоорондоо ийм мэтийн ямар нэгэн хар тамхичинтай ярилцаж үзээгүй учраас энэ орчинд юу байдаг, энэ орчинд юу болдог, энэ нэргэн тойронд юу байд юм бэ гэдэг огт мэддэггүй. Мэддэггүй учраас миний хүү, миний охин зүгээрээ манайхан тэхгүй ийм байгаа гэд бодоод байдаг. Гэтэл яг эдний дунд орох юм бол бурхан минь эндээс чинь хүүхдээ яаж би хамгаалах вэ гэдэг айдаст хамгийн дөрөнд автдаг юм бэл. Миний хувьд эцэг хүн би энэ бүхнээс сая энийг эргэн тойронд ингээд асуулт сурвалжлаад олон залуучуудтай уулзаад явж байхад би ганц л юм бодсон. Ямар ч бараг болцоогүй шахам юм биш үү дээ. Би яаж энэ бүхнээс хамгаалах вэ? Яавал би хүүхдээ энэ бохор бузарлагдсан хөгийн балиар заваа нийгэм дунд эрүүл сарвал бүтэн авч үлдэх гэдэг энэ айдас надад төрдөг. Энэ залууч гэсэн бас ийм хэрэглээтэй ч юм уу эсвэл одоо ийм болоод төрчөөгүй. Өнөөдрийн байгаа шиг ийм сэтгүүтэй болоод төрчөөгүй. Залуугийн хувьд бол харин бас би нэвтрүүлэгт оролцсон оролцож болгоно магтдаг. Юу гэхээр эрд зөриг гаргаж энэний тухай хэлж өгөө. Хүргье бие үнэлэлт яаханд бол годомжны сөрөг ертөнцийн бидний нөгөө өөрсдөө ордоггүй хаяа өөрснөө гар дүрдэг мөртлөөсөө тэр дүрсэн гараа угаачгаад цэвэр ариун хүмүүст аашилдаг энэ ертөнцүүдийн ард чинь ерөөсөө игэлжирийн хүмүүс ингийн иргэдэн маань байдаг. Бидний нийгмийн нэг хэсэг байт юм а. Тийм ч учраас энэ бүхнийг сонсгоод үр хүүхдэд анхааруулад хилээд ойлгуулад яриад за хар тамхич нөхөр чи ингээ ярьд юм байх шүү. Ингээ дондчхоор ингээ солиорд юм байх шүү. Энэ хүн одоо ухаарсан улмаас энэ нэвтрүүлэгт ирээд ингээд ярьж байгаа юм байна шүү. Залуучууд сэрэмжлэг хүргэх гэж байгаа юм байна шүү гэдэг ийм байдлаас одоо нэвтрүүлгийг хүлээж аваасаа гэж хүсэж байна. X хөтөлбөр мэдээж 50% дэмжлэг, 50% шүүмжлэлтэй дандаа явдаг. Зүгээр одоо байгаа нийгэмд байгаас нэвтрүүлгүүдээс хамгийн хүнд сэлбэтэй нэвтрүүлэг бидний хувьд 7 хоногийн турш ерөөсө нүрэх ажилт ганцхан зочны асуудал үүсэж нүрэх ажилтаа явдаг. Өнөөдөр бид нар бүтэн 3 сар 4 сар хөлсөнд эцэст анх удаага ярьж чадах тэр одоо энийг хэрэгжилж байсан хүнийг олоод байж байгаа. За тэгэхээр та хар тамхиг хэрэглэснээр ямар хохирол амссан бэ? Чи надад ярьсан шүү дээ. Би бол бүр аимшигтай байдалд орсон гэдэг. Энэс тэгэл юу л та юу л ахгүй да тэгээд хөгийн юм их болно шүү дээ. Ер нь бол
Зүгээр одоо ингээд одоо би ингээд сууж байгаа шүү дээ. Одоо ингээд хэрэглээ болоод хараг 2 жил мэл болж байна. Тэгэл ингээд байж хат энэ хугацаанд ингээд одоо ингээд зүгээр сууж байгаа ингээд амар хэцүү байдаг байхгүй надад. Тэг ингээд зүгээр ингээд байж байгаа. Тэгчихэд ингээд зүгээр биш байдалтай энээс жанр бүрийн орцсон одоо ингээд найзтай зүгээр одоо энэс гарлаа гэдэг энэ түүх дуусахгүй байгаа байхгүй юу? Жишээ нь одоо манай 2 найз ингээд аавд байдаг. Найз ч ихтэй танил лсэн л дээ. Гэхдээ ер нь хэсэг бас хүмүүс таацсаар би нөө мэддэг болно шүү дээ. Тэс гэрийн мэддэг. Тэг ингээд байж одоо аавд орцсон. Гэхдээ яг үндэ над хамаагүй л дээ. Гэхдээ надад хамаатай ч юм байгаа шүү дээ. Одоо ингээд миний гар бол тайрагдаагүй, би өхөөгүй тэ. Гэхдээ ямар нэг нөлөөлсөн гэдэг чинь амар байгаа байхгүй. Тэгэд эрүүл мэндийн хувьд, сэтгэл зүйн хувьд за тэгээд ар гэр хамаатан сад найз нөхдийн хувьд тэ ямар өөрчлөлтүүд орсон. Хамгийн том тэнийг юм бол юу л гэдэг юм бэл. Одоо ингээд одоо тэрмэх хугацаанд ингээд явж байгаад ингээд одоо ингээд тэр үед ихтэй ингэж боддог шүү дээ. Миний зөв би хамгийн ухаантай. Би тэгснэ яг өөрөөхөө байна. Хинч баригдаагүй байна. Тэгээд хинч намайг ойлгохгүй. Миний дотоод ирсэн чи хинч намайг ойлгохгүй. Миний бодсон яг тэр бодол зөв хамгийн зөв бодлыг би одоо бодож чадчихэв. Би тэр боддогч бодлогын тарьж байгаа шүү. Тэгэхээр эцээ минь ингэж итгэдэггүй. Би одоо тэгэхээр би хүний амьдралыг ойлгочлоо. Би юмны ухааныг нь олчлоо тий. Би өнөөдөр хин хаан яаж амьдрах вэ? Мөнгөний учрыг олцлоо гэж боддог ус тухайд. Тэр үнэхээр надад юу ч хэрэггүй санагдчихсан. Угаасаа би олцсон. Надад хин ч үуч ярихгүй. Би угаасаа үнэхээр мундаг гэж өөрийгөө боддог байсан. Тэр ингээд тухайн үед өөрийгөө царайлах гэж боддог байсан. Царилдаа хаад үнэхээр царайлах нэрээ. Гадуур байхад хүн болгоноо царайлах гэж хардаг. Миний ховч хүртэл гоё. Хижиг хэвтэлгүй санагддаг байсан надад. Бүх зүйл надад гоё байгаа санагддаг байсан. Хүүхэн болгоо надад найрагдаад байгаа юм шиг тий. Тэгээ ингээд ээж аав юм ярих надад аяг тэнэг санагддаг байсан. Гэтэл тухайн үед үнэхээр тэнэг юм яриад байгаа юм. Юу ч мэдэхгүй тий. Хараагийн уцыг мэдэхгүй санагддаг. Тэр ингээд одоо эргээд ингээд харахад ийм хүүд хийж байгаа хийсэн. Тэгээ эцсийн дүнд ингээ эргээ харахад надад ингээ юу ч нэмэгдээгүй байсан байгаа хэрэг. Харин миний бүх юм алдагдсан. Тэ? Би хизээч юу ч зүг гэж хараагүй байсан байгаа хэрэг. Би бүгдийг зүг гэж бодсон. Би хамгийн сайн найзуудад алдсан. Бас зарим найзуудад алсан нэг талаараа. Хайрын сайхан хүүхдүүд одоо би ингээ боддтой. Хайрын сайхан найзууд би тэгтээ уралддаг үл дээ. Тэр хүнээс өөрөөсөө таамаглаж. Хайрын сайхан найзтай байхгүй. Би одоо ч нааж байгаа хүүхдүүд биш болсон шүү дээ. Ерөөсөө ингээ ойлгож чадахгүй болцоо одоо. Зөвхөн үл дээ. Гэхдээ би ерөөсөө ойлгож чадахгүй болчихсон шүү дээ. Яг үндэ ингээд одоо ингээд гараа явахаар би яг түүнээс тамхи авч чаддаг шүү дээ. Би зөв одоо л ингээд зөв дэгж бодож юм л та. Наад нэг хүмүүс айгүй харилцах хэцүү болсон юм санагдаад байгаа байхгүй. Ядгаатай. Тэ. Юу нэг ингээд ийдэхгүй. Гэхдээ би бас өөрөө энийг бас хай мэдрээд байдаг л да угаасаа. Нэг болохгүй цаагаан шиг тэ. Тэг хүний бодлыг хүлээж авах айгүй тийм чадамжгүй болсон юм санагдаад би өөрөө. Гэхдээ тэрийг өөрөө бас мэдээд байна л да. Сайн. Тэгээд юу гэж хэлмээр. За. Уучлаарай тасчлаа. Сэтгэл зүйчийн яриаг хүрлээсэн үзэгч бас их олон болж байна.
За над руу энэ юу биес банк хараалга комментороос орж ирж байна. За дээрэс нь миний Facebook хаягаар их орж ирж байна. За миний Facebook хаягийг асуусан хүмүүс олон баг шиг байна. Миний Facebook хаяг Болтко журналист гэсэн Facebook хаяг байж байгаа. Латинаар аюу англиар бичсэн Болтко журналист гэсэн хаяг байж байгаа шүү. За сэтгэл зүйчээс асууж байгаа хүмүүстээ сэтгэл зүйч үйлсдэг Facebook хаягтай, сэтгэл судлаач үйлсдэг хаягтай. Тэгэхээр би тантай бас танаас юу асах гэдэг нь сэтгэл зүйчийн хувьд та хүний анзарч байгаа баг. Тийм үү? Төрөөнөөс хойш хөлн 1 минут доктортой байсан хөө тэ. Байнгын л нөгөө ийм 2 өдөөс сэлгээгээс тэ. Ягаад гэхээр энэ бол дотоод оюун санаа тогтохгүй гэсэн үг шүү дээ. Айдас байна, түгшүүр байна, дарамт байна, тэ, докторгүй байна. За дээрэс нь энэ хүн зөвөр ингээд би анзарч хахад гарны сэлгэлт хуруугаараа оролдолт их байна. Хоолоо их засч байна. За тэгээд дээрэс нь түрүүнээс хойш ярьсан 20 гаруй 30-аад минутын ярианы хугацаанд энэ хүн ярианд ямар систем байхгүй гэсэн. Тэ? Орсон болгон руу ороод ингээд систем байхгүй. Магадгүй ихний ярьснаа одоо санаж ийнэг үү гэдэг ч юм уу. Иймэрхүү ингээд өөрсдөө аяг харагч байна. Эндээс та ер нь сэтгэл зүйн хувьд ер нь хар тамхичийн хүмүүсийн хувьд дүгнэлт хийхэд энэ ямар шүү байдаг вэ? Ерөнхийдөө бол яг ийм масрах төрлийн бодис хэрглэж байгаа тохиолдолд би физиологийн хувьд хамгийн дөрөнд өөрчлөлт гарч эхэлдэг. Энэ нь юу вэ гэхлээр одоо түрүү нөгөө хэрэгэлсэн үед ямар байдаг вэ гэдэг талаар ярьсан байгаа шүү дээ. Тэ ингээд ийм хит хөөрлийн байдалтай болчдөг. Ерөөсөө энэ мансаруулах төрлийн бодис одоо энэ хүн чинь 2 жил болсон байхад минийхаар бол имжлэгтэй шүү дээ. Тий. За тэгэхээр яг нөгөө дараалал нь яриад хэлчих тий. Яг нөгөө мансаруулах бодис хэрглэж байгаа тохиолдолд энэ маань өөрөө одоо энэ хүний төв мэдрэлийн одоо систем одоо бүх биеийг одоо удирдах байгаа энэ системд хамгийн их нөлөөлдөг юм бодис одоо байдаг байхгүй масрах төрлийн бүх бодисод. Тэгэхээр яаж юм гэхлээр бүх одоо тэр нөгөө нэг юу хэвийн явагдаж байгаа үйл ажиллагаа хамгийн дээд зэгт нь хөөрлийн зэгт нь авчиждаг гэсэн үг. Тэрнээсээ болоод бүх хэмээг одоо би төгс мэдрээд ин гэдэг мэдрэмжийг хувь хүн авч эхэлдэг. За тэгээд тэр нь яадаг вэ гэхлээр гараад ирэхлээр яадаг хөр бүр уналтанд орчдөг. Юу ч ингэж мэдхгүй байгаа юм шиг мэдрэхгүй байгаа юм шиг магадгүй нөгөө яг энэ масруулах бодисыг одоо нөгөө хар бишээ тамхи одоо архитай зөвлөх юм бол шаардлагатай байдалтай ороод ирэх юм бол одоо нөгөө бүх бие физиологид уналтын байдалд ороод одоо нөгөө физиологийн харагдахад өөрчлөгдөх тэр байдлууд харагдаж эхэлт одоо нөгөө салганах, чичрэх одоо юу гэдгийг тэгээ нөгөө хүүхэн араанд бол одоо тодорхой хэмжээний хүүхэн араа томорцсон байдаг тийм зүйлүүд ажиглагдаж эхэлдэг. Тэгээд дээрэс нь одоо хоёрдугаарт нь болохоор зан чанарын өөрчлөлтүүд орж эхэлдэг. Юу гэдгийг яг хэрэгэлсэн байгаа үедээ бол одоо тэр нөгөө хувийн зан чанарууд нийлэрч гарч ирдэг гэж байгаа шүү дээ. Одоо ууртай болдог, инээдэг, эсвэл их баясгалантай болдог, ганцаардаг ч гэдэг юм уу. Энэ зан чанарууд нь ил гарч эхэлдэг болвол за яг нөгөө нэг одоо энэ хэрэглэхгүй байгаа үедээ болохоор одоо эсэргээрээ тэрийг мэдэрч эхэлдэг. Тэгэд энээсээ болоод нөгөө сэтгэл зүйн хамааралтай болж эхэлнэ. Төрөөнийх нь бол бие махбодын хамаарлаа шүү дээ. Бид гараад байгаа янз янзын өөрчлөлтөнд одоо дурлах магадгүй тэр нөгөө нэг ямиг ингээд төгс мэдрээд ийн гэсэн зүйлдээ мэдрээд ингээд одоо сайхан сонсоод байн, сайхан хараад байн, тэ бүх юмыг гоёор мэдрээд байн гэсэн тэр нөгөө бие махбодын хамаарал. Хоёрдугаарт нь болохоор одоо сэтгэл зүйн хувьд тэ зан аршингийн хувьд ингээд би өөр болоод байн гэдгийгээ бас ингээд сэтгэл зүйн хамааралд ороод эхэлж байгаа. Тэгээд энэ зүйлүүд нь одоо яадаг вэ гэхээр дам хамаарлыг бий болгодог. Тэр нь юу вэ гэхээр одоо хэрэгжилж байгаа үедээ одоо нэг тийм нээлтдэг найз нөхөд гэж байна те. Одоо хэрэглэх одоо тэр хэрэгэлдэг одоо хүрээлэл гэж байгаа шүү дээ те. Тэр хамаарлыг бий болгоно. Дээрэс нь одоо найз нөхдийн хамаарал гэдэг зүйл бий болж байгаа. Энэ нь юу вэ гэхээр найз нөхдийн ингээд гэр бүлийн хамаарлыг бас давхар дам хамаарлыг бий болгож идэг. Гэр бүлийн харилцаанд магадгүй одоо эхнэр нөхөртэй байсан бол эсвэл юу гэдгийг ээж аав нь ч гэдэг юм уу те яг энэ дотны хүмүүстэйгээ зөрчилтэй болж эхэлдэг. Тэгээ энэ нь ерөөсөө ингээд мүд одоо те ойлголцохгүй ийм байдлыг үүсгэж эхэлдэг. Тэгэхээр гурван төрлийн юм хамааралд бол ингээд орчиж байгаа гэсэн үг. За нэвтрүүлгийн хувьд бол хар тамхины сүлжээ ямар байдаг, хинээс худалдаж авч хинээс зардаг энэ бол бас цагдаагийн байгууллагаас надад анхааруулсан байж байгаа. Энэ цагдаагийн байдлын мөрдөн байцаах шалах үйл ажиллагаатай шууд холбоотой учраас энэ талаар ярьж болохгүй гэсэн. Урд нь бид нар 2 удаа хар тамхитай холбоотой хүн тэрс маань нэг удаа 15 жилийн ял төлөвлөсөн байгаа хүнийг оруулах гэсэн боловч одоо цагдаагийн байгууллагаас манай үүдэн дээрээс шууд буцааж авч явсан байж байгаа. Ягаад бол энэ хар тамхины сүлжээ бүх энэний ардаас ингээд шалгаад байнгын үйл ажиллагаа хийгээд явж байгаа учраас энийг ингээд зарлж мэдээлж тэ ямар нэгэн байдлаар болдоггүй маа гэдэг. Тийм учраас би одоо энэ чи хинээс авдаг байсан. Манай зочин бол шууд ярих гэсэн тэ. Чи хинээс авдаг байсан, яаж зардаг байсан,
яаж ямар сүлжээгээр зардсан юм бэ? Энэ нь бас зал магадгүй үзэж байгаа үзэгч сонирхож байгаа хүүхдүүдэд хичээл болчих магадгүй юм л да. Тийм учраас бас болгоомжлоод ярьсангүй. За зочны хувьд бол бас боломжийн чадлагаараар ярьж байна. Би чамайг хар тамхи одоо сонирхож байгаа залуучуудад юу гэж хэлэх вэ гэдэг асуултаар ер нь нэвтрүүлгийн цаг өнгөрүүлж байна л да. Одоо хар тамхиг гоё гэж бодоод байгаа. Хэн нэгэн найз нь ятгаж байгаа. Хэн нэгэн найз нь оруулж үзүүлэх гэсэн, нэг ахтар аваач гэсэн, тэ? Эсвэл нэг хоёр татаад үзсэн зүгээр юм санагдаж байгаа тэр залуучууд юу гэж хэлэх вэ? Гэрэн тэгэл одоо ингэ хэрэггүй гэдэг үг шүү дээ. Тэрийг бүгд мэддэг мөртлөө ингэж яадаг. Тэгэл хамгийн гол нь хүн яадаг. Хүн ингэж хориглол байх гэсэн ухаардгүй юм байна л да. За нэг юм алдчихж ухаарна. Тэгэлэг тэгээд ухаардгүй юм лээ. Тэгээд ямар нэг юм алдчихж өөрийнхөө амьдралд маш том буруу зүйл болж ирсэн хүн ойлгодог. Гэтэ тийм зүйл одоо тэр буруу зүйлтэй бүр яг юм бүр асар ойрхон байдаг ирмэгдэр нэгдэх зүйл. Тэгэхээр алцаа энэ ухаах шиг хэцүү юм байхгүй шүү дээ. Тэгээ яг залуучтай хэлэхэд нэг том алдахаас өмнө ухаараарай. Тэгэхээр алцаа энэ хэцүү байдаг шүү гэж хэлээ да. Тэгэхээр угаасаа буруу гэдгийг мэдж байгаа бол зүгээр л үгүй гэж болоо шүү дээ. Тэгээд үгүй гэж хэлэх. Чиний үгүй гэж байгааг хэн ч өөрчилж чадахгүй шүү дээ. Яг үнэхээр юм. Үгүй гэдэг тас хэлэх зоригтой болох хэрэгтэй байдаг тийм. Би бодсон л да яг нэг өглөө босоод надад бас нэг том юм алдсан. Тэгэл зүгээр айгүй амархан юм билээ. Үгүй гэж хэлэх чинь. Зүгээр л үгүй юм хэлдэг шүү. Зүгээр л үгүй. Контакт нэлээ бүх дугаараа устгарлаа тий. Зүгээр л гоё гадаа гарлаа суулаа. Сайхан цэвэр агаар амсгалаа. Гэхдээ бол цаал хийлээ тий. Зүгээр л гоё. Араас нь хичээлдээ явлаа. Зүгээр л гоё. Найзтайгаа гоё кафе сууж юмарлаа. Зүгээр л бүх юмнаас үгүйгээр дэндүү амархан. Аяга амархан шүү нэр. За ингээд төгсчтэй X хөтөлбөр хөндөрлж байна. За сэтгэл зүйчийн хувьд бол өнөөдөр зочны хариулыг сэтгэл зүйчийн хувьд нэг хайхтар юм яриулсангүй уучлаарай. Гэхдээ таныг бол зайшгүй байх хэрэгтэй. Зочин маань бас сэтгэл зүйчтэй танилцъя, уулзъя, тэ? Надад бас тайвшрах, тайтрах боломж хэрэгтэй байна гэдэг заавал хүсэл тавьсан. Тийм шаардлага тавьсан учраас та бас хамгаалт бамбаа байсан баг тэ. За ингээд нэвтрүүлгийн цаг өндөрлж байна. Нэвтрүүлгийн цаг өндөрлж явахдаа би нэвтрүүлд авчирсан мэдээлэлээр одоо үзэгч залуучууд гэр бүлийн хүмүүсийг өндөрлөе гэж бодож байна. 2001 оноос хойш 1 сая орчим Орос залуу хар тамхины улмаас амнасаа алдсан. Сүүлийн 10 жилд Оросын холбооны улсад 15-аас 34 насны 15 гэдэг тоо анхаарал татж байгаа болов. 35 оны 1 сая 200 мянган хүн хар тамхинаас болж нас орсон. Эдгээрийн үхлийн 75% өмнө хар тамхи хэтэрсэн болон түүний хордлого илүү тэрлэнс болсон байна гэж байгаа. Тэгэхээр Оросын холбооноос 143 сая хүн амтай гэтэл хар тамхины мэдээлэл нь яг бүртгэлдээ бол 30 юм уу 40% тал байдаг гэсэн юм мэдээлэл. 30 юм уу 40% мэдэгдэхэд л юм байдалтай. 1 саяар тоологож байгаа. Гадаад харилцааны яамнаас хар тамхины гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийг олон нийтэд сэрэмжүүлсэн байдаг. 10 сарын 17-ны байдлаар гадаад улс оронд манай улсын 163 иргэн 13 улсад хар тамхины улмаас ял эдэлж байгаа гэсэн одоо тоо байж байгаа. Үүнээс гадна цагдаагийн байгууллага саатуулагдаж хэрэглэх сэжигдсэн иргэдийн тоо 270 хүрсэн байна. Төрүүчийн иргэд 18 20 жилийн ял төлөвлөгдсөн байж байгаа. Турк улсад ажил зуучлал нэрээр иргэдийн эрх ашиг зөрчиж хар тамхитай холбогдуулан бас Туркд өндөр цалинтай ажил зуучлал нэрээр Монгол иргэдийг авчиж эрх ашигын хохирог асуудал байж байгаа. За ингээд зөвхөн хар тамхитай холбогдохоор өнөөдрийн байдлаар Турк улсад хэд 33 иргэн ял эдэлж байгаа юм байна. За хятад бол хар тамхитай холбогдвол нэг бол бүхнээсээ одоо хоригдох ял эсвэл цаазаар ахуулах ял иргэдийг хүлээж идэг. За ингээд хар тамхины эрхт холбогдсон ял эдэлж буй иргэдийн газар нутгаар навч үзвэл Хонконгод 6, Уйгур Шинжаанд 1, Бээжинд 4 иргэн, Хөх хотод 17 иргэн, Дунгуанд 3 иргэн, Кинжинд 1, Хибэд 1 иргэн тус
бүх насаар хоригдох ял авцсан байж байгаа юм байна. Эсвэл цаазаас дандаа Монгол иргэд. За 2000-аас 11 онод 7-оос 8 орчим иргэн холбогдож бас бүх насаар хоригдох ял авсан байна. Энэ дээр уучлаарай. Нэг чухал юмыг бүр заашгүй хэлэхгүй бол болохгүй юм шиг байна л да. Энэ дээр 15-аас 35 нас гэд яг нас зааж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ 15-аас 35 насны сэтгэл зүйн онцлог гэх юм уу одоо сэтгэл зүйн суур хэрэгцээ гэж яриа л да тий. Тэр нь юу байдаг вэ гэхэлэр яг өсвөр наснаас эхлээд одоо нөгөө өсвөр насныхан маань яадаг вэ гэхэлэр биегээ хайж эхэлдэг. Би хий юм бэ? Тэгээ энэ хорвоо ертөнц яг юу юм бэ гэдэг асуултанд хариулахын төлөө амьдардаг юм шиг ерөнхийдөө сэтгэл зүйн яг тийм одоо чиглэлтэй байдаг. Тэгээ яг энэ чиглэлдээ яадаг вэ гэхэлэр хувь хүний хамгийн чухал одоо тэр төлөвшөл гэх юм уу да тэр зүйл бий болдог. Одоо хобби гэж ярьдаг бид нарын ярьдгаар тий сонирхол нь төлөвшөж эхэлдэг. Тэгээ яг энэ сонирхол төлөвшөж эхлэх насандаа яадаг вэ гэхэлэр бүх юм руу ингээд маш сонирхолтойгоор хүн ингээд нөгөө нэг юу татагддаг юм байна л да. Одоо тэрнээ сайн ч үж болно, муу ч үж болно. Хэрвээ муу юм руу татагдсан байх юм бол энэ нь өөр эмгэг хобби болоо явчихдаг. Тэгээ яг энэ насныхны хувьд болохоор нөгөө биегээ хайгаа явж байгаа, магадгүй энэ хорвоо ертөнцийг таних гад явж байгаа энэ байдал нь өвөрмөц содон одоо тий одоо ийм ингээд таалттай байх тусмаа илүү их анхаарлын татаад ингээд орох одоо тэр эрсдлийг бий болгочихж байгаа. Тэгэхээр энэгээр дамжуулж юу хэлэх гээд байна вэ гэхээр эцэг эхчүүд маань хүүхдийнхээ одоо тэр хоббиг хөгжүүлэх, сонирхлыг хөгжүүлэх тал дээр илүү төлхөө анхаарч чадах юм бол хүүхэд чинь одоо тэр ганцаардахгүй байх нь тий хүүхэд чинь элдв одоо юмд татагдаж сонирхол нь одоо тэгэж чиглэхгүй байх нь гэдгийг л анхааруулах гэдэг байна. За тэгэхээр нэвтрүүлгийн цаг өндөрлж байна. Үзэгч та охин X хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Өнөөдрийн харт амхны тухай яриа, харт амхны дулуу одоо залуучуудаа сэрэмжлүүлэхээр ирсэн зочны маань яриаг сонсоод та охин нэгийг ойлгож хоёрыг ухаарсан байх гэж бодож байна. Өсвөр насны хүүхэдтэй бол өсвөр насны залуучууд танаа гэрт байгаа бол бас яг одоо ярилцаад үзэх хэрэгтэй байна. Ингээд X хөтөлбөр өндөрлж байна үзэгчтэй. Баярлалаа.